Өсгөл нуурын хамгаалах чиглэлээр бас өсгөлийн ард иргэдээс одоо санал гарсан. За энэ иргэдийн саналыг бас би ерөнхийлөгчд уламжлаад ерөнхийлөгч одоо холбоотой хууль тогтоомжийн дагуу өсгөл нуурыг одоо төрийн тахилгатай болох одоо зарлиг гаргасан байж байгаа. Энэ тахилгыг 8 сарын 2-нд бол хийхээр төлөвлөсөн байгаа гэдэг та бүдэн хэлээ. Тэр тахилга хийх газар маань бол өөрөө 45 гэж нэрлэдэг. Өсгөл нуур маань одоо бүхэлдээ харагддаг одоо ганц гол газар байдаг. Ягаад гэвэл нөгөө бүрэн хаан уул маань бүрэн харагдана. За далайн 3 арал нь харагддаг. Одоо хоймроос хормоо хүртлээ бүгдээ харагддаг гэсэн үг юм. За энэ талбай дээрээс одоо хийхээр төлөвлөсөн. За энд ер нь одоо энэ зарилгын гол агуулга нь бол одоо зан үйлд тулгуурлаж одоо байгалаа хамгаалах гэсэн ийм л одоо философи байгаад байгаа. Тэр агуулгаараа энэ зан үйлээр дамжуулан байгалаа хамгаалах гэдэг дотор бол одоо олон ажлууд байгаа. Ард иргэд маань одоо байгалаа хамгаалах чиглэлээр хийж байгаа хэрэгжүүлж байгаа ажлуудыг бол энэ төрлийн төлөвлөлтөйгөө уялдуулаад мөн төрийн зүгээс бас анхаарал тавьж байгаа ажлууд дээр одоо ажиллаж байна. Тэр хүрээндээ цаа ёс таа хүмүүс асууж байна. Өсгөл нураа одоо тахихтай холбогдуулаад их цэвэрлэгээнүүдийг одоо хийж байгаа. Өсгөл нураа цэвэрлэхийн ажлуудыг одоо хийж зохион байгуулж байна. За өмнө нь бол өсгөл нураас одоо живсэн автомашин болоод дээр нь одоо тодорхой түвштэй одоо юунуудыг машинуудыг татж байгаа гэсэн та бүхэн мэдж байгаа. За одоо бол яг орчин тойронтой холбоотой бүхий л одоо цэвэрлэгээнүүдийг хийж байна. Ингэж энэ ажил маань бол одоо өсөлчүүдийн маань бас өөрсдийнх нь иргэдийн санаачлагаар бас ингэ хийгдэж байгаа. Цэцэрлэг хамгаалах газар, ерөнхийлөгчийн хамгаалах газар бас үүнтэй хамтан дэмжиж одоо оролцож байгаа. За ер нь одоо цаашдаа ингэ өсгөл нураа хамгаалах энэ ажлыг бол өөрөө бид бас одоо төрийн тахилгатай болсонтой холбогдуулан жил болгон энэ цэвэрлэх ажил болоод хамгаалах ажлаа бол өргөжүүлж хийн. Тэрээс гадна олон улсын байгууллагуудаас хамтран ажиллах, байгаль хамгаалах чиглэлээр өсгөл нураа өөрсдөө гүнийг нь судлах. Одоо судалгаа багтаа байгаа. Бид одоо гадаргуугаас л бид хараад байдаг шүү дээ. Тийм учраас судалгаануудын одоо хийх ажлуудыг бас одоо төлөвлөлөд явж байна. За мөн тэр орчимд одоо байгалийн аялал жуулчлалын учраас байгалаа дарахаас гадна аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг бий бас болгохынжтэй гэж үзсэн. За энэ үднээс хүслийн хад гэдэг одоо хуучин та бүхэн ямар нөхцөлөд тавьсан гэж бас мэдэн шүү дээ. Хуучин хүмүүс халтраад унцдаг. Ер нь нийт жилд 1-2 хүн одоо унцдаг. Хүний амьдас ус ирж байсан тохиолдол иргэд маань дээр нь гараад одоо мөнгөнд тэмдэгтэй л одоо сүү цагаа идэгээд цэцтэй тэгээд мөнгөнд тэмдэгтэй бас ингээд тавиад идэг тийм боломжтой байсан. Тийм учраас тэдгэрийг нь бас одоо аюулгүй байдлыг хангах гэтээ иргэдийн зан заншлыг бас хүндэтгэхэд өслийн хад аялалчдын зохицуулыг бий болгосон. Өнгөрсөн жил ашиглалтанд орсон. Одоо иргэд маань бол аюулгүй зорчихын боломж бас бүрдсэн байна. За үүнээс гадна одоо хэд хэдэн аялал жуулчлалын одоо бүтээгдэхүүн буюу одоо өсгөл нуурын болоод өсгөлийн ард иргэдийн одоо зан заншилтай холбоотой зүйлүүдийг илтгэсэн зохицуулуудыг бас барихаар одоо бид бас төлөв зургуудыг хийлгэж байгаа. За энэ мэтчлэн ингээд аялал жуулчлалыг байгаль хамгаалагтай одоо уялдуулан хийх энэ чиглэлээр бас бид ажиллаж байгаа гэдэг бас энэ хэллээ. Нөгөөдгөр бас дэд үтсийн чиглэлээр бас байгаль хамгаалагч чиглэлээр ажлууд хийгдэж байгаа. Энэ жил хаан хатгалын одоо 180 км зам одоо баригдахаар ажил эхлээд явж байна. За энэ зам ингээд өсгөл нуурын зүүн талаар ингээд баригдах юм бол энэ өөрөө аялал жуулчлалын зам, нөгөө талаас эдийн засгийн чухал зам болох юм байна. Ягаад гэвэл одоо байгаль нуур өсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын зам болно. Нөгөөдөөгөр эрхэм мужийг одоо манай одоо өсгөлүүдээр бодоод Улаанбаатартай холбосон эдийн засгийн бас их чухал зам болно гэж одоо харж байгаа. За нөгөөдөөгөр жанхайд орсон буюу одоо баруун тал руу тойрсон Азийн хөгжлийн банктай одоо хамтран хийж байгаа 37 км замын маань ажил бол одоо хучлалт нь хийгдэж байна. За тахилгаас өмнө одоо бүр ашиглалтанд орж байна. За ингэх юм бол нөгөө цагаан тоос босоод өдөрт 2000 машин явд юм байна. 2000 машины тоос одоо босоод далайгаа бохирдуулаад нөгөө цагаан тоос ч нөгөө замгжуулаад байсан. Одоо тэр зам хучлалт бий болсоор бол одоо манай аялал жуулчлалын тухтай зорчихын бол дэд үтсийн хувьд шийдэгдэн мөн байгаль хамгааллын хувьд далайн ижигээ одоо хамгаалах энэ ажилд бол их том чухал агц гарч байгаа. Тийм ийм ажлууд бас одоо өсгөл нуурт ижүүр хийгдэж байгаа гэдэг бас таа мэдээ.